За та тэгвэл кофег тостой уучлаа. Энийг эрүүл хооллолт гэж үзэж болох уу гэвэл би бол үгүй гэж хэлнэ. Цөсөө хөөх зорилгоор зарим хүмүүс өглөөдөө халбах тос уух, эсвэл нөгөө кофегоо тостой уух зэрэг тренд бас нэг хэсэг их дэлгэрээд ер нь бол удаж байгаа. Тэгэхээр энэ тал дээр яг шимт хижээ судлаач хүний хувьд та юу гэж хэлэх вэ? Энэ арга нь зөв үү, буруу юу? За энийг бол маш олон хүн асуудаг. За тэгэхээр энд хариулахын тулд би тэнцвэртэй хооллолтын талаар бол заавал ярих шаардлага гарч байна. Тэгэхээр өмнөх бичлэгийг үзсэн хүн бол ерөнхийдөө тэнцвэртэй хооллолтын талаар ойлголт авчихсан байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр товчхондоо дахиад дуртахад таны идж байгаа хоол хүнсэнд макро шимт хичээл гэдэг юм байх хэрэгтэй тийм ээ. Энд болохоор уурга өөх тос нүүрс ус байх. За тэгэхээр нүүрс ус гэхээр бид нар одоо эслэг өөрөөр хэлбэл нийлмэл нүүрс усыг бол хэлээд байгаа шүү. Тэгэхээс биш одоо гурил будаа гом энэ ч гэсэндээ бас өөрөө нүүрс ус шүү дээ. Гэхдээ энэ бол энгийн нүүрс ус тэгээ дээр нь энэ бол боловсруулсан одоо нүүрс ус. Тэгэхээр бид нэр нийлмэл нүүрс ус буюу яг байгальдаар байгаа эслэг байдлаар нь нүүрс усаа хэрэглэхийг яриад байгаа. За өдөрт та 3-4 удаа хооллоо гэх юм бол таны хооллолт болгонд эдгээр шимт хичээлийн макро шимт хичээлийн бодисууд бол заавал орсон байх ёстой. За та тэгвэл кофег тостой уучлаа. Энийг эрүүл хооллолт гэж үзэж болох уу гэвэл би бол үгүй гэж хэлнэ. Ягаад тэгэхээр энэ дотор юу орсон байна гэхээр за ус орсон байна. За ус бол нөгөө одоо макро шимт хичээл дээр нэмэгдэж ордог. За энэ бол нэг нь гэж үзэж болох нь за өөх одоо шар тос ч юм уу ямар нэгэн ургамлын амьтны гаралтай тос хичлээ. Тос ороод ирчихсэн байна. Гэтэл нөгөө шимт хичээлийн хоёр бодис нь байхгүй байх шүү дээ, тийм ээ. Энэ дотор уурга байхгүй байна, эслэг байхгүй байна. Тэгэхээр бид нөгөө тэнцвэрт хоолтын зарчим гэдэг ямиг бол хангахгүй байна. За тэгэхээр уурга гэхээр бид нар юуг ойлгох вэ? Тэгэхээр энд бол ургамлын гаралтай уурга, амьтны гаралтай уургууд орно шүү дээ. Тэгэхээр амьтны гаралтай уурга гэхээр мэдээж махан бүтээгдэхүүнгээд дайвар бүтээгдэхүүнгээд зөндөө олон уургатай бүтээгдэхүүн байгаа. Ургамлын гаралтай гэвэл одоо бид нар шош оруулж ирж болж байна. Киноа, будаа гэдэг тийм ээ. Сэвэг зарам, ангахаа шош гэдэг эдгээрийг бол оруулж ирж болж байна. Тэгэхээр эднэр орсон байвал одоо таны нөгөө шимт хичээлийн одоо нэг хэсэг нь бол бүрэлдэж байна гэсэн үг. За мөн таны хоолтон дээр эслэг заавал агуулсан байх ёстой гэдэг. Тэгэхээр эслэг нь өөрөө ягаад одоо ялангуяа цөсний урсгалыг дэмжихэд хэрэгтэй болдог вэ гэхэд нэгдүгээр эслэг бол өөрөө ногоон одоо ургамал жимсгэн байдаг учраас нэгдүгээр цөсний найрлагыг хэвэн болгоход дэмжлэг өгдөг, цөсний урсгалыг сайжруулахад дэмжлэг өгдөг. Тэгээд цөсийг бол маш сайн хөөх үйлчлэгээтэй байдаг. Тэгэхээр эслэг гэхээр бид нар ер нь бол ногоон навчид бараг бүх төрлийн ногоог бол ойлгож болно. Тэгэхээр бид нар цөсөө бүрэн сулъя гэж үзэх юм бол тэнцвэртэй хооллох буюу өөх тос, уурга, эслэг оролцсон байхаар тооцоод хоолоо бэлдэж сурах хэрэгтэй. За бид нар удахгүй явал 2 өдрийнхаа сургалтаар энэ цөсний урсгалыг идэвхжүүлэх, цөсний найрлагыг сайжруулах тийм хоолны менюг бол та бүхэнд зааж өгнө. Одоо өөрөөр хэлбэл та ийм хүнсний бүтээгдэхүүнийг ийм хэмжээгээр хэрэглээд ийм хоолыг бэлтгэхэд энэ нь таны одоо тэнцвэртэй хоолны зарчмыг хангахаас гадна цөсийг сайн хөөгөөд цөс өтгөхөөс сэргийлнэ гэсэн ийм хоолны менюнуудыг өгөх учраас хэрвээ та энэ тал дээр ямар ч ойлголт байхгүй бол энэ 2 өдрийн сургалтыг бас сонирхоорой гэж хэлмээр байна. Мөн цөсөө хөөх, цөсний урсгалыг сайжруулах зорилгоор бид ямар нэгэн сөрөг нөлөөгүй хамгийн идэвхтэй эрчимтэй үйлчлэх тэрхүү элэг дасгалыг хүртэл зааж оруулсан байгаа. За нөгөө талаас цөсний хүүдийг удирддаг ийм даавар байдаг тийм ээ. За тэгэхээр энэ нь болохоор бидний ходоодонд байдаг гастрин гэдэг даавар. Энэ дааврын нөлөөгөөр идэвхждэг холецистик гонин гэдэг даавар байгаа. Энэ бол цөсний хүүдийн одоо хэр хүчтэй агших уу, хизээ агших уу гэдгийг зохицуулж яадаг ийм даавар байдаг. За тэгэхээр гастрин гэдэг даавар одоо ходоодон дотор хоол орж ирлээ, ходоодны хан тэлэгдлээ. За энэ үед ялгардаг энэ даавар болохоор зөвхөн ходоодны одоо хананд хоол хүнсний бүтээгдэхүүн тэрэн дотроо уургатай өөх тостой хүнсний бүтээгдэхүүн орж ирж хүрсэн тохиолдолд ялгарч эхэлдэг. Хэрвээ та нүүрс төрлийн хоол идээд байх юм бол одоо жишээ нь нэг бичээ иддэг ч юм уу, бялуу иддэг ч юм уу, иймэрхүү байдлаар хооллох юм бол таны тэр гастрин даавар одоо сайн ялгарахгүй, энэ даавар ялгарахгүй учраас нөгөө цөсний даавар, цөсийг суллахыг удирддаг нөгөө даавар ч бас ялгарахгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нэр ямар хүнсийг идвэл цөс өөрөө сулрах хэмжээнд цаагаараа одоо дотоод зохицуулга явдаг вэ гэдгийг цаад үндсийг нь цаана явж байгаа тэр зарчмыг нь ойлгоод авчих юм бол ер нь хоолоо сонгоход ч тэр
мөн хоолой бэлтгэгчдэр бас их чухал ач холбогдолтой болно. Тэгэхээр хэрвээ та тостой дан тос уух ч юм уу эсвэл аяхтай юм тостой кофе эсвэл цай уулаа гэхэд таны хотоод нэгдүгээр сайн тэнийхгүйгээс гадна гастрийн даавар ялгархгүй. Тэгэхээр цус бол сайн хөөгдөхгүй. Тэгэхээр хэрвээ та цөсөө сайн хөөе гэвэл тэр кофе одоо тостой кофенийхэн хажууд заавал тодорхой хэмжээний уургалаг бүтээгдэхүүн тэгээд нэмээд одоо хүнсний ногоо хэрэглэж цөсөө сайн суллаж чадах нь гэдгийг ойлгож авсан баха.